За бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр болохоор тэр хүний үнэн сэтгэл юу вэ гэдэг уншлагыг. Тэгэхээр нэг зөвхөн тэр хүний үнэн сэтгэл юу вэ гэдэг уншлага нь болохоор зөвхөн хайр сэтгэлтэй холбоотой хүн байж болно. Тэгээд дээр нь хамтран ажиллаж байгаа хүн ч юм уу те. Дотроо та тухайн хүнээ аягүй сайхан бодод төсөөлж жагаад тэгээд 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээ сонсороо заа юу. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За тэр хүний үнэн сэтгэл болвол ерөнхийдөө өөрийг чинь гэр бүлийн гишүүн, гэр бүлийн аз жаргалтай байх түшиг тулгуур гэж үздэг гинэ. Илэг бүтэн байх амьдралын түшиг тулгуур гэж үздэг гэж. Тэгээд гэр бүлдээ л айгүй их тийм инрэл үзүүлж дандаа гэр бүлээ гэдэг байгаасай гэж боддог гинэ. Тэр хүний бодож байгаа бодол нь бол тэгээд ерөнхийдөө ингээд дандаа бити алсуур явж байгаа гай гүүгээр дуудана гэдэг шиг тийм тавилан зайг бити үзүүлдэг байгаасай гэж боддог гэж байна. Тэгээд таарын байр суурь ер нь өөрчлөгдсөн гэж боддөг юм байна л да. Таны тухай тэгж бодож байна. Уг нь тэр хүн хатан заяа, би эрийн заяа, хаан заяа те. Тэгж яхад магадгүй эрэгтэй хүн сонсож явах юм бол тэр эмэгтэй хүн бол би хаан заяа шиг, тэр хүн хатан заяа шиг байна ч гэдэг юм уу. Ингээд тавилангаа ингээд сольж бодоод байна гинэ. Яг байр суурь нь өөрчлөгдсөн л гэсэн үг шүү заяа. Байр суурь өөрчлөгдсөн юм шиг ингэж боддог юм байна. Тэгэхээр энэ дээр юу гжилэх гээд байна гэхээр эмэгтэй шиг, эрэгтэй шиг байгаасаа л гэдэг мессежийг хэлж байна л да. Тэгээд таны хизээч нэг хоёр үзүүртэй юм бити яриач. Хоёр тавилантай юм бити яриач. Тэгээд аливаа зүйлийг ингээд нэг юм яг бодит байдал мэдэхгүй ээжэж яг ийм өөрийнхөө л өнцгөөс бүгдийг ингэж хардаг гэж танд их гунддаг юм байна. За тэгээд дээр нь ямар ч хэлсэн таныг бол их авралын шүтэн ер нь байх ёстой хүн гэж л ойлгодог юм биш үү заа юу. Тэгэхээр тэр тавилан заяага айгуу сайхан дийдэлж яваарай. Тэгээд ингэчүүл яаж вэ, тэгчүүл яаж вэ, энийг ингэчхүү, тэрийг тэгчхүү гэд ингээд ийм амьдралаас магадгүй нэг юм томоохон шийдвэрүүд дээр ч юм уу те. За томоохон биш юм аа гэхэд ийм дундаж шийдвэрүүд дээр ингэчхүү тэгчхүү гэж дандаа танаас зөвшөөрөл авдаг ч юм уу. Тиймэрхүү байдалтай айгүй их тийм юу яадаг гинэ. Сэтгэл дундуур байдаг юм бэ. Тэгээд алхан мөрийн бити их мушгаач гэдэг их бодолтой байдаг юм байна. Тэгээд ууж идэхтэй сархад зооглох барих хамт олонны уулзалт ер нь л ийм юуны л уулзалтууд, ажил хэргийн уулзалт тиймэрхүү юмнууд байгаад байна. Найз нөхдийн уулзалт гэхээсээ илүү ажил хэргийн уулзалтыг нь хүртэл ингээд нэг юм аятайхан өөрийнхөө санснаар болгочооч. Яагаад тэгдгүн болоо гэсэн бодолт хийж явдаг юм биш үү заа юу. Тэгэхээр энэ дээр айгүй сайн бодорой. Тэгээд асар их юм хатуурхал өөр дээр чинь ирж яхад тэр хүн чинь таныг ингэж хамгаалсан юм байна. Стол нэг жинхэнэ ном сумаар харуулж байгаа юм шиг сэлмэр чавчиж байгаа юм шиг айгүй их тийм олон дайралт, олон хатуурхал те амьдралаас хүний амьдралд юу ийс тохиолдох вэ? Тэр болгон дээр чинь ингээд ар нурууг чинь даагаад ард чинь түшиг болоод байж исэн гэж байна. Зэрэгцэж яваагүй юм байна л да. Гарын чинь хөтлөөл тэргүүний чинь мөрөн дээрээ тавиал те. Зааста ингийн шүү гэл ингээл нүдэн дээр чинь залбирч харагдаагүй ч гэсэн чиний ард чинь дандаа л бий байсан шүү гэдэг тэр их хатуурхалтай гомрохлыг хэлдэг хүн байгаад шүү заа юу. Магадгүй та энийг хинч гэж бодсон байж болно. Яхарга гэр бүлийн үйл тавилан бодсон хүмүүс бол үнэхээр гэр бүлийн энэ яг хамааралтай хэсгээ сонсороо. Эсвэл ант нөхдийн байдаг юм уу, ажил хэргийн байдаг юм уу, хөрөнгө оруулагчийн байдаг юм уу, тэр үлээ бодсон хүмүүс нь
тэр юм аа ингээд дүүцүүлж бодороо гэж би хэлэх гээд шүү. За ягаад гэвэл энэ дээр айгүй олон хүн сонсож байгаа учраас тэгээ шаардлагатай бол нөгөө хувийн уншлагаараа бүгдийг тодруулж болно шүү. За тэгээ яа харахгүй л нөгөө нэг ард чинь хамгаалалт хийгээ зогсож байсан штэ гэдэг л юмыг л айгүй их хэлж байна. Тэгэхэд чи өстө айгүй их тийм гутралтай, гунигтай, хэцүүрхэлтэй байж хахад чинь би даасан штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг өөрөө өөрийнхөө тавилан зай дүүцүүлж бодороо. Гэхдээ нөгөө өөрөөс чинь одоо нэг л юм асуухыг хүсдэг гинэ. Юу асуухыг хүсдэг вэ гэхээр чи өөрөө шудраг байж чадсан юм уу гэж асуухыг хүсдэг гинэ. Чи шудраг байж чадсан юм уу? Чи яагаад чи өөрийгөө шудраг би амьдралын төлөө зүтгэдэг би ингэсэн тэгсэн гэж яриад байгаа боловч чи яг нөгөө жинлүүрийн тухайг жинлж үзсэн юм уу? Яг чиний 100% зөв гэж хэлсэн юм уу? За боли 100% гэж мархахаа боли 70-80% та чиний зөв гэж хэлсэн юм уу? Яагаад ингэж зөвхөн өөрийнхөө өнцгөөс одоо энэ альва зүйлийг хараад байгаа юм бэ гэдэг зүйлийг асуухыг хүсдэг мөртлөө хизээч асуухыг юу асууж байгаагүй ч гэж магадгүй ингэж нууж явдаг тийм юм байгаад шүү. За стол нэрээ нэг ёстой яа харахгүй одоо ёстой үнэхээр одоо нөгөө амьдралаас барьсан бэлэг нь бол ёстой үлийн зүрхүү одоо энэ хүн юм байна. Одоо магадгүй та хэнийг ч төсөөлсөн байж магадгүй шүү. За гэхдээ энэ хүн чинь танд ёстой үнэхээр өгөөж буян хишиг дэлгэр заяа ёстой нэрээ өгөөгүй юм алга гэд баг хэлчмээр ч юм шиг надад санагдчих шүү. За яа харахгүй төлгөн дээр тэгж буугаад байна. Бүр айгүй сайхныг өгсөн байна. Тэгээд нөгөө тэгтээ нөгөө нэг юуны амьдралын нөгөө нэг ирэнтэй бараантай хар цагаан дэнсэлдэг хорвоо ертөнцийн одоо алдаа оноогүй хүн байхгүй байхаа. Үнэхээр алдаа оноогүй төгс амьдрсан байхгүй байх гэж би бол өөрөө хувьдаа боддог байхгүй юу. Тэгэхээр нөгөө ягаад ч юм алдсан унсан юм бол зөндөө байна. Гэтэ тавилан заяаг бол өөрчлөлтөө үнэхээр өгсөн юм. Тэгэхээр нөгөө нэг би нэг уншлах дээр хэлжсэн юм аа. Дандаа нэг хүний нөгөө нэг буруу тахлыг нь аагаас яах хүртэл уншсан шигээ те нэг Монгол юу Кирилл үсэг чинь одоо нөгөө юу штэ 35 үсэгтэй штэ те. Тэгэхээр тэр 35 үсгээр аагаас яа хүртэл тэр хүний буруу тахлыг уншсан шигээ ядаж нэг ганцхан удаа нөгөө 7 гიშгээс нь нэгийг уншиж болоогүй мүү гэж би нэг асууж исэн бичлэг хийжсэн санаж байна. Тэр одоо хизээний бичлэг юм бол сайн санахгүй байна. Гэтэ яа харахгүй одоо яг тэр үгээ би өнөөдөр ингээд яг энэ бичлэгэн дээр ингээд хэлчмээр юм шиг санагдчихэ шүү. За юу. Ядаж тэр 7 гიშг нь арай нэг юм сонсголонтой их шиглэнтэй бүх зүйлийг эвлүүлсэн, инхрийлсэн те бүх дэлгэр заяаг олгосон байсан байлгүй дээ. Тэгэхээр нөгөө нэг гигийн заяаг нь дуртахгүй байж хатуурхал үзүүлсэн тавиланг нь дурдангуута та өөрөө гомдоод нөгөө алсыг их зорж байна. Таны алсыг зорж байгаа замнал чинь ер нь жоохон хатуу гэж хэлчих гээд шүү. За тэгэхээр нөгөө нэг энэ дэлгэр заяандаа үлдсэн дээр байхаа л гэж би хэлэх гээд шүү. За юу. Тэгээ үнэхээр боломгүй байгаа бол одоо би хүнийг хорж суудаг нь болов биш. Тэгэхээр нөгөө та өөрөө ингэж хамгийн сайнаараа бодож шийдвэрээ гаргаарай. Мэлхмигийн нээгээрээ үнэн мөнийг хараарай. За юу. Таныг хатуурхаал байвал тэр хүн чинь тэгэл жинхэнэ нөгөө нэг өмсөн хувцас аваад чимдамаа үрэл гараа явчих юм шиг. Магадгүй бизнес хамтрагч байвал одоо мэдхгүй гадны хөрөнгө оруулагч байдаг ч юм уу мэдхгүй. Тэгвэл ингээл одоо ирсэн шигээл тэгэл хизээч таны амьдралд байгаа юм шиг ингээд яваад өгөх юм байна. Яг нөгөө нэг буцах гал тэрэг байхад ирэх гал тэрэг байж лээдэг те. Та бол энэ дээр бол нэг айхтар унтрахгүй дундрахгүй юм шиг санагдчихэвчиг хамгийн эцсийн ухуур мөчөд тэр хүний сүдрэн ч гэсэн үнэн байж дээ гэдэг тийм нэг юм харамсалт хийж гээд шүү. За тэгэхээр айгүй сайхан ухаантай байгаарай. Нэрээ шүү. Айгүй ухаантай бай. Алсыг хар.
төлөг хизээж худлаа хэлдэггүй учраас л одоо ерөнхийдөө нөгөө би бараг юу гэж хэлнэ. Энэ хүний тавилан заяа одоо тантай холтсноос хойш одоо нөгөө ирмийн цэнгэл хосын харилцаа гэдэг юм танаас үрд холдсон юм шиг тийм үйлдэлийг авсан байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг би болвол нөгөө их ууж ухаантай байгаараа гэдэг юмыг л хэлнэ. Тэгээд нөгөө энэ хүн чинь болохоор танд нэг л зүйлийг одоо хэлэх гээд байгаа мөртлөө хэлж чадахгүй нууж явдаг зүйл нь болохоор хүчирхэг хүн ч гэсэн маш их ядардаг штэ. Хүчирхэг хүн ч гэсэн маш их тийм харанхуй ертөнцид ороод нулимс нэрдэг штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Уйлдаг штэ, унтардаг штэ, урагшаа явмааргүй санагддаг штэ. Заримдаа бүр ингээ галзуураад догшроод бүх ингээ тавилан зайг хаяад ингээ төвөөгээд гараад зогтохыг ч хүсдэг штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хин уужуу байгаасай, ухаалаг байгаасай, тавилан заяагаа аваад үлдээсэй, дэлгэр байгаасай. Тэгээд ингээд нөгөө шатар тоглож байгаа юм шиг ингээд бодлогошроод суугаад илгүү. Бие бинийг нэг юм ойлголцдог ивэл буйна өгдөг байгаа чи тий хиндэ тийм л зүйлийг ингэж хэлж шээ за. Аварч үлдэхийг хүсээд гал голомтой бадраахыг хүсээд ингээд бүх зүйлээ тэгшлээд явж ш. Тэгээд яагаад өөрөө өөрийгөө л нээхгүй байгаа юм. Үү таалга нээлттэй л байгаа юм биш үү? Одоо нэг үгээр хэлбэл унтлагын өрөөний чинь үү таалга нээлттэй мөртлөө өөрөө өөрийгөө нээж чадахгүй байна л гэж хэлэх гээд байна. Нэг тийм хатуурхацсан, үзэн ядцсан, дөнгнөөс салхаа байдсан. Одоо цонхны цаана байгаа одоо эрстэй, эмстэй одоо илтгэлж одоо үйл юугаа цайлгадаг ч юм уу тий. Тиймэрхүү байгаад иж уг нь их боломгүй байгаад ах юм. Зовоогүй ш зовсон хүн гэдэг юм аа л уг нь хэлээ л гэж боддог юм шиг байна. Угаасаа ч гэж бодож ин нэг ойлгуулах гад. Тэгэхээр ерөөсөө эмоц байдгүй гинэ. Танд өстой эмоц алга. Одоо энэ бичлэг сонсож байгаа юм шүү за. Гүй тэгээд одоо яамаар ч юм бтэ тэгээд өнгөрсөнд нь үлдээгээл одоо ингэж хэлээд байгаа байхгүй юу? Хүрэн зүрхээ гаргаад харуултаа нь биш дээ гэдэг байгаа байхгүй юу? Нэрэл гаргаад харуулах боломжгүй байхгүй юу энэ хүн? Уг нь үннээ хэлээд байхад хүлээж авахгүй байна үнэ. Тэгсэн мөртлөө айгүй их юм тойрсон хүрээлсэн хүмүүстэй болохоор ингээд энгийн харилцчдаг. Тэгсэн мөртлөө өөрөө өөртөө ингээд нөгөө нэг юу байхгүй ойлголцохгүй байна. Тэгээд одоо хүн яг уу ядарч болно те амармаар байх үе байж болно. Гэхдээ нөгөө нэг байнгын ингээд нэг юм бүр нэг юм мөнхийн юм зовлон дунцсан юм шиг ингээд нөгөө орд ирнээс салахгүй байж болохгүй шүү гэж байна. Одоо би баг эндээс ингэж хэлэх гээд байна. За тэр орд ирний дэвсгэр гуцаас солих болцсон гэж би хэлээ шүү заа юу. За тэр их айхтар үнцэнтэй авсан байсан. Инээ тэрэ брэнд надад бол тэр чинь сони биш зүгээр л соль гэж хэлнэ. Гэтэ орны хаажууд эзэж битээ тойл тавиараа. За унтлагынхаа орны хаажууд шүү заа юу. Тэгэл энэ бүхнийг ингээд нэг юм айгүй сайхан уг нь таны гартал бүх юм байгаад баг.
Яагаад хөдөлгөөн хийхгүй байгаа юм бол доо. Нөгөө нэг хитрхи их ингээд нөгөө гомдол төрсөн болохоор нөгөө юу яахгүй гэж магадгүй л. Үйлдэл хийхгүй те ингээд иж өндөр магадaltaй байгаад байна л да. Яа харахгүй. За тэгээд нүг танд хэлье гэдэг нууц нь болохоор хэлээгүй явж байгаа үг нь болохоор юу юм бэ л та. Таныг их асар ухаантай байгаараа уур уцаар үзэн ядалтаар бүхнийг шийдэхгүй шүү дээ. Тэгээд уур уцаар үзэн ядалтаар ингэж явж байгаад нөгөө хатуурхал дүртчих үү дээ. Тэгээд би ингээд их харамсал төрөх болох үү дээ. Одоо нөгөө нэг юм хүний сайхан үрийг ингээд гомдооцсон уг нь их ингээд айхтар дэлгэр тэгширч ингээд бүх зүйлийг ингээд авч явж исэн хүнийг ингээд гундаацсан туниатсан гэдэг юмд ороогдох үедээ гэж өөрөө химээд юм бэ. Одоо магтгүй нөгөө нэг за ижи аав маав чинь байдаг юм уу? Танилын хүрээлэл байдаг юм уу? Одоо хүрээллээс орчин тойрны нөгөө хүмүүсээс их имээдэг гинэ. Танд хэлээгүй нууцсан шүү заа юу. Тэрнээс л их юм ийм юм. Тэгээд таныг уг нь их ухаантай да, ингэх ёстой даа гэл ингээл хүлээлт үүсгээд байгаа боловч та нөгөө ерөөсөө огт зөв нүдэл хийхгүй байгаа юм шиг өөрт нь санагдаад идэг гинэ. Тэгэхээр айгүй сайхан бодолцоорой. Эвлэлтэн нэг дээрээ өөрөө өөрийгөө өөрчлөөрөө гэж л хэлэх юм биш үү. За тэгэхээр нөгөө та бүхэн маань ингээд энийг айгүй сайхан уучин ухаанаар хүлээж авахыг хичээгээрээ. Яхахгүй тиймэрхүү юм байгаад шүү. За одоо нэг тийм өөр сануулга анхааруулга байна уу гэдгийг харчаад тэгээд энэ уншлагаа өндөрлөе. Ерөнхийдөө ер нь жоохон цомхон уншлага хийчихье гэж бодсон байхгүй юу? За ингэж таныг нэг угаасаа л бүх юмны гол цөм гэж боддгийм биш үү заа юу. Тэрийг илэрхийлдэггүй. Илэрхийлэхийг ч хүсдэггүй бах. Өстой нэр үнэхээр гол цөм нөгөө нэг та бэжиж түүдэг асж байгаа. Одоо нөгөө нэг юм төөрцөн явж байхад ингээл нэг түүдгийн гэрэл асаагаал энд вэ шүү гэл тэр элдв бусын хангаан аратан маратан одоо юу гэдгийг те тиймэрхүү юмдаас ингээл хамгаалал ингээл түүдэг асаагаад гарч ирсэн болвол таныг юм байлээ гэж юу яж чинь хүлэн зөвшөөрч чинь. Уг нь бол өөрийгөө гэж боддог байсан юм бэ шүү. За юу энэ хүн чинь өөрийгөө ингээд айгүй тийм том гар гээл бодоол ингээл бүхнийг ялан дийлэл ингээл бадраад байна гэж бодсон чинь яс юм дээрээ үгүй байсан байна. Тэгээ дотроо хүлэн зөвшөөрсөн. Гэхдээ танд хэлдэггүй юм байна. Хизэж хэлэхгүй. Гэхдээ та мдээгүй юм шиг л байх хэрэгтэй. За тэгээд таныг их айгүй их унтраасан хүн. Гэхдээ нөгөө таныг хизээч нөгөө төмөр дуулахтай хүн юм чинь нэг юм энэ зэргийн юм дээр нэг яах тэр ингэж гундаад гутаад аюултай юм болохгүй байхаа гэж утсан чинь та хамгийн их юугаараа үзэн ядалтаараач гэдэг юм уу те. Та бүх юмараа тэр хүнд бүх эд эсээрээ тэр хүнд ууралсан гинэ. Хизээч төсөөлт нь байгаагүй уур уцаар байсан гэж их эмзэглэж гайхаж хүлээж авсан гинэ. Уг нь болохоор та тэр хүнийг харилсан чи шаарлаггүй штэ. Тэгээл нэг л том юм юу ингээл бүхний зохицуулаад яваад исэн мөртлөө яг нөгөө өөрийнх нь гаргасан үйлдэл дээр өөрөө өөрийг ингэж их асар их ингэж юу яасан гинэ. Одоо юу гэх юм бэ? Эд эсрэл та тэр хүнийг үзэн ядаж зүхэж занал хийлхэн цаашаа юм ингээл гомдол цөхрлөө хэлж ингэж орилдсон хашигдсан одоо өстой нэрээ гэл ингээл бүхнийг хийсэн гинэ. Тэгэхээр тэр чинь болвол ингээд асар их тэгж хизээч нөгөө төсөөлт нь байгаагүй үйлдэл гаргах чингууд их шоконд орсон гэж шүү. За юу. Одоо танд хэлээгүй нууцсан юм биш үү? За нуусан үнэ. За тэгсэн чинь одоо та болвол айлт хүн байна. Яагаад гэвэл таныг ямар ч байсан нөгөө бүх өвөг дээдс чинь өвөл тэнгэр чинь тавлин заяа чинь тэтгэцэн байгаа гэж байна.
Магадгүй та нэг тэнгэр эцгийн ивэлд орсон хүн болов уу гэж бодож шүү. За юу. Тэрийг ингээд үнэхээр ингээд ивээдсэн байгаа шүү гэж байна. Тэгээд нөгөө тань дээр л гэрэл тусаж байгаа. Өрөөл бусд нь ингээл арсалзаал ингээл остой нэрээ гэл ингээл барьчих гад тэгээд байгаа мөртлөө хизэж барьж дийлэхгүй гэж байна. Хамгийн гол нь та нөгөө одоо тэгтээ та энэ сайхан ивэлийг хүртсэн мөртлөө та өөрөө ингээд нэг юм жоохон тийм уучлаараа нэг мэдрэл мутам шиг хэлчмэрч юм шиг тий. Нэг тиймэрхүү байдалд ингээд сууж оршиж байгаа хүн байгаад шүү. За юунд итгэхээ мэдэхгүй. Одоо нөгөө бөө нүний юм уу лам нүний юм уу гэд бүр ингэсэн. Эсвэл тэр Есүс нь юм уу? Юуны гэл. Эсвэл тэгээд тэр нөгөө юуны хар том юм юм уу гэл. Ингээд нэг мэлхий царайлаа сууж ийн л гэж таныг хэлж байна да. Тэгэхээр нөгөө шүтүүл шүтсэн шиг шүтэж одоо нөгөө тэнгэр эцгийн ивэлд орсон бол орсон шиг орж те ингээд нэг юм тавиланцыг аягүй сайхан дэлгэрдэг ш байлгаараа. Түүнээс ч одоо ингээд нөгөө юунд нэтгэе байц ингээд нөгөө мэлхий царайлаад одоо нөгөө хин ямар хүн ирж одоо үнсэж тэр чинь одоо нөгөө юу гүнжийн юунд хуурж ирдэг үлээ. Нэг тийм үлгэр шиг ингээд аливаа зүйлийг ингэж их юм адгуу үлээр ингэж оршоож болохгүй шүү гэдэг имийг хэлээд шүү. За тэгэхээр та аягүй сайхан уужим ухаанаар дэлгэр заяандаа бодороо гэж би хэлэх гэж шүү. За юу. Энэ бол зөв яа харахгүй шүү. За. Тэгээд эндээс ингээд нөгөө нэг хоёр сонголт хоёр үлээс сонголт хийж байгаа хүн байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө энэ нь зөв үү тэр нь зөв үү гэд. Аль нь ч нөгөө дүндээ дүн бандаа бан гэдэг шиг би бараг тэгж хэлэн заяа. Одоо өөрлөө чинь ингээд өгч байгаа хоёр ир байж магадгүй. Одоо нөгөө тэгтээ нөгөө алсыг харсан шийдвэр чинь бол одоо ерөнхийдөө юу та юм байна. Одоо өөртөө байгаа л тавилан заяагаа авч үлдэх гэж хичээсэн хамгийн зөвөөл гэж хэлж шүү. За. Тэгэхгүй бол одоо нөгөө хоёр сонголт, хоёр тавилан одоо би нөгөө хэнийгч бодож болно, бизнес элсэн шид дэмж хийж болно гэж би хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр хоёроос нөгөө хүртэх өгөөж нь бол яг адилхан. Одоо таныг нөгөө нэг ашиглах хэмжээний юмнууд бас ингэж яригдах гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө их уужим ухаантай байгаарай. Танд зөндөө олон боломж, зөндөө олон юм гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр ерөөсөө огт бити гундараа гэж хэлэх гээд шүү. За ийм байна да. Тэгээд дараагийнхаа уншлахаар уулзъя. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр ингээд нэг юм жохон богинохон юу уншлах хийчихье гэж бодсон юм аа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. За ингээд 2 дугаар группийнхаа уншлахыг эхэлье. За тэр хүний үнэн сэтгэл юу вэ гэсэн чинь эхлээд нөгөө өөрийг чинь ингээд нөгөө ашиглаад хаяа гэсэн бодолтой байсан гинэ. Яг уулзаа ашиглаад хаяа ч гэн арай муухай хэлжлээ. Уулзаад үзье. Ямар хуу байх нь одоо хувь заяаг минь тэтгэх нү, тэтгэхгүй нү, зан ар шин нийлэх нү, нийлэхгүй нү гэдэг байдлаар ингэж туршиж үзье гэж эхэлсэн гинэ. Тэгээд нөгөө дээр нь бас чамаас ашиглах юм бас байсан юм байна. Тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөөд тэр ашиглах юмаж ашигласан байх. За яг нь жоохон тийм муухай юугаар эхэлж байгаа боловч юугаа сонсорой гэж хэлэх гээд байна. Тэгээд нөгөө тэгээ явж байтал ингээд нөгөө бүх дэлхийн хайр инрэл нэг л өдөр ингээд өөр дээр нь хүрээд асгараад ирсэн гинэ. Одоо нөгөө өөрийг нь ингээд нөгөө нэг ядарч зөдөрж зовж амьдралын ингээд алхам бүр одоо тийм нөгөө их айхтар уналт басалтанд ороогүй ч гэсэн нөгөө сайхан халуун холоо идсэн үү, ингэсэн үү, тэгсэн үү гэл ингээд санаа тавиад л ингээд нэг юм ямар ч байсан би нэг тийм хүнтэй шүү дээ гэсэн юм бодол санаа ширэл ингээд өдөр тутам ирсэрэн байгаад зүгээр л хайр ундарсан гэж байна. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр хүний хэлж чадаагүй нууж явдаг зүйл нь болохоор үнэн сэтгэл нь болохоор зүгээр л таныг асар санаарай хайрлаж байгаа юм байна. Өөртөө үнэн сэтгэлээсээ шүү заа юм. Бүр ингээд өөрийнхөө бүх ертөнц шиг хайрлаж байгаа гинэ. Тэгээд нөгөө яг өөрөө болохоор за нэг хүн болгонд л ингэ сайн ханддаг да. Угаасаа л ингэ хүн болгонд сайн ханддаг штеп юм ч гэдэг юм уу те. Тэгж бодоод байгаа юм байна.
тэгж бодох хэрэггүй шүү гэж шүү за. Тэгээл нөгөө нэг юм ажил төрөлд бүтэхгүй ч гэдэг юм уу те, өөрийнх нь бодсон сансан юм бэлэхээ байгаа л ингээл нэг юм гацалтанд ороод ингэсэн байж яхад одоо нөгөө ямар ч байсан ингээл тайл ингээл ойлголцчихдээ хөгжөөж чаддаг, биелж чаддаг иймэрхүү тавилантай юм биш үү за. Тэгэхээр нөгөө нэг үнэхээр сайхан байна. Үнэхээр ийм гигэн төлөг байна. Яг ихний эхлэл нь бол жоохон буруу эхэлсэн юм байна л да. Гэхдээ нөгөө буруу эхэлсэн гэд бүх юм урсгалаараа буруугаар дуусна гэдэг юм бол байдгүй шүү за юу. Тэгэхээр үнэхээр сайхан юу та гигэн замдалтай байна. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр нэг айхтар бити их гундаараа. Тэгээд нөгөө нэг одоо ажил хамт олон нөгөө нэг юуны дарга цэрэг байдаг болвол нөгөө нэг хамгийн сайн хүнээ олцсон юм шиг. Тэгээд зүгээр ажилтан байдаг болвол яг л тэр нөгөө нэг өөрийнхөө байх газрыг олцсон юм шиг, олох юм шиг одоо цаг хугацааны үйл бүхнийг харуулнаа л гэж байна. Тэгээд нөгөө нэг аягүй сайхан нөгөө эсвэл магадгүй нөгөө найзууд гэж явж байгаад өргөцсөн хүмүүс ч сонсож байхыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө нэг аягүй их хайр инрэл ундарсаарсан байгаад хамгийн одоо ухуурн хүчит бол гэр бүл бий болж цогцлно гэдгийг юм хэлж байна. Угаасаа цогцолцсон ч баг. Тийм хэлж шүү за. Тэгэхээр нөгөө нэг хүмүүст болохоор тэр хүн ингэж хэлдэг гинэ. Алсын хараатай амьдр гэж их томордог гинэ. Тэгэхээр нөгөө нэг яагаад гэвэл их хүн цэнтэй хүнээ олсон учраас тэгж их томрох дуртай юм бэ. За юу. Тэгэхээр нөгөө нэг энэ их инэрлийн дааж яваараа гэдэг юм өөр төр чинь гарч яшүү за. Тэгэхээр нөгөө ингэж байна. Маш их одоо нөгөө хорвоо ертөнцөөс ирсэн бэлэг гэж хүлээж авдаг гинэ. Өөр их чинь. Магадгүй нөгөө нэг хэлээгүй байх, хэлхийг хүсэхгүй, хэлжингүүт явчих юм шиг юм идэх ч юм уу. Тиймэрхүү байх. Гэтэ яхахгүй нөгөө хин хинийхээ л нөгөө нэг ивэл өрөөлөөр учирсан хүмүүс гэдэг шүү за. Тэгэхээр энэ нэг сайхан тавилангаа хамгийн гол нь ингээд юу бүрэн дүүрэн бүтэн байхын төлөө нөгөө хичээн зүтгэрээ гэдэг юм гарч ишүү за. Асар сайхан хичээн зүтгэрээ. Тэгээд яг нөгөө нэг энэ хүн чинь ингээд жоохон алдаа оноотой нэг тийм хоёрын хооронд одоо нөгөө хоёрын хооронд зан гарахгүй юм дээр ингээд хоёрын хооронд зан гаргачих шүү дээ. Тэгээд угаасаа гаргачих байдаг юм байна. Тэр занг нь ингээд уучлан төвчээл гэж ишүү за юу. Тэгээд үнэхээр их сайхан болно. Тэгээд нөгөө нэг тайрын нөгөө нэг юу нийлдэх юм бэ? Шашин шүтлэг гэд хэлчихдэг юм уу? Үзэл бодол гэд хэлчихдэг юм уу? Нөгөө сонирхол гэд хэлчихмэр ч юм уу? Тэр нь нийлдэх үү? Гэхдээ яг нөгөө нэг амьдралын их хугацаанд зам мөр дээр одоо юу ის тохиолдох вэ тийм ээ? Тэгэхээр тэр үедээ бол одоо зүрхээ мэдэрч ойлгоно л гэж байна. Тэгээд нөгөө алдаа оноо одоо ирнэ. Одоо уналт босолт ирнэ заяа. Тэр үе дээр одоо хин хинийгээ түшиж тулаараа гэдэг юм гарч ишүү за. Тэгээд өстө үнэхээр гайхалтай. Одоо нэг энэ бодож байгаа хүн чинь бол өстө үнэхээр юутай юм бэ шүү. Айгуу тийм сайхан хүн бэ. За юу. Тэгэхээр нөгөө нэг олдвол алдаж болохгүй шүү гэдэг шиг те. Сайхан хайр байдаг шүү, олдвол алдаж болохгүй шүү гэдэг шиг одоо энэ сайхан хайр инрэл байж болно. Таны төсөөлсөн хүнээс юуны ажил карьерийн эсвэл одоо тэр банк санхүү одоо юу гэдгийг те тэр нөгөө нэг өөрийн чинь дааж тээж туулах ёстой тэр нөгөө зорж орсон компани ч юм уу те эсвэл ингээл нэг юм амар сайхан хайр сэтгэл одоо магадгүй тэр нөгөө шинэ ажил дарангуудаа шинэ хайртай очирж ирж байгаа ч юм уу те тиймэрхүү тавилан заяа бол юу байж байгаа бах. Тэгэхээр нөгөө яг нөгөө хүний амьдрал баян штэ тий алдаа оноо сэргэлт уналт босолт бол байна гэж шүү заа юу. Тэрэн дээр нэг тийм айхтар гундаал гудаагаал илдэвлээл ингээд байх юм байхгүй. Тэр нөгөө бүх зүйлийг ингээд нөгөө нэг учруулсан учраас өгсөн учраас энэ дээр ингээд нэг жоохон ивэлтэй их инэрлтэй хандаж
яваараа гэж шүү. За тэгэхээр одоо нөгөө энэ хүн чинь бол өстой үнэхээр гайхалтай би одоо за яг нөгөө төгс хүн гэж байдгүй л дээ. Алдаа оноотой хүмүүс байгаа. Гэхдээ би бол нэлээд л их ийм айгүй их юм дажгүй хүний тухай та бодож байна л гэж би баг хэлэх гээд шүү. За юу. Тэгэхээр энэ хүн чинь бол өстой үнэхээр гайхалтай. Гэхдээ нөгөө нэг би нэг л юм хэлье. Одоо нөгөө үнэхээр ийм аз жаргалтай сайн сайхан байж яхад байна шүү дээ. Садаа мандахгүй гэдэг шиг одоо нөгөө атааж өтөө элдв бусын үүлээр нөгөө нэг одоо энэ тавиланг чинь булаах гээд байгаа. За өрсөлдөгч нар байгаа гэж би хэлэх гээд шүү. За зүгээр л ингээл нөгөө тэр хүний ингээд айгүй сайн сайхан байсан байдал за юу. За нэг юм юу гэж хэлээ л да. Одоо нөгөө нэг юм багц зүйл байлаа гэж бодъё. За юу ингээд давхарлцсан асар олон хөдөргөтөө үйл гэж л ойлгоё эсвэл за юу. Тэгэхэд одоо ингээл хөдөргийг нэг нэгээр нэгэд сэмлээд байгаа үйл ирсэн байна гэсэн анхааруулж шүү. За та энэ хүнийг одоо хайртай дотны хүн ч нэж болно, ханилан суугч байгаа залууч нь нэж болно, ажил карьерийн хувьд одоо нөгөө төшөгтэй тулахтаа тийм хүмүүс ч яж болно. Тэгэхээр одоо нөгөө одоо атач төний үлээс болоод ингээл нэг нэгээрээ сэмрээд өөр зөрөгтөө нэгж хадчих гад яваад байгаа үйл тавилан бол ороодсон байх шүү. За тэгэхээр энэ дээр л анхаарал хандуулчих. Тэгээд нөгөө хамгаалтаа ингээд айгүй сайхан хамгаалтаа аваараа. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө нэг юм одоо нөгөө хүн нөгөө сайн явж болохоо байдсан. Тэгээд нөгөө хүний нөгөө нэг сайхан лөө хүмүүс ингээд нөгөө шилсээ өшрүүлдэг болсон нэг юм муухай нийгэм бий болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр л анхаарал хандуулчих л гэж байна. Тэгээд нөгөө нэг юутай нөгөө хос хүн нэг нь байхгүй бол нөгөө нэжгээд нь амьдрч дийлдэхүү гэдэг үг байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг болох вэ гэдэг анхааруулгыг бол өгч шүү. За юу. Тэгэхээр энэ дээр ингээд айгүй их тийм ухаанаа зар дэнсэлж үзсэстэ бүх юм чинь нэрээ нүдэн дээр чинь баг ил гараад ирэх юм байна да. Тэгэхээр энэ дээрээ л нэг юм жоохон анхаарал болгоомжтой байчих юм бол одоо таны бодож байгаа хүн чинь бол тийм айхтар муу хүн биш заа юу. Таныг бол үнэхээр гэрэлтэй гээгээд хайраар усалж ундарч боддог тийм хүн байгаад шүү. За тэгэхээр нөгөө нэг хүний энэ сайхан инэрлийг бас хулгайлцдаг юмнууд бас байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээ ингээд нэг юу та анхаарал болгоомжтой байгаараа гэж байна. Эсвэл үнэхээр их гэгээ хүнийг би бодсон байна л гэж би баг хэлэх гээд шүү. За тэгээд хамгийн гол нь та өөрөө их айхтар юм сайхан ойлголцлыг бий болгох хэрэгтэй юм байна шүү. За юу. Ойлголцлыг бий болгох гэдэг нь дандаа л нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг зовлон зүдгүүр сэтгэлийн шаналлыг яриад байгаа болохоос ш энэ хүндээ хань болохгүй байна гэж байна. Хань болохгүй байгаа цаг хугацааг чинь өрөөл бусд нь ашиглах гээд байх шиг тийм байгаад шүү. За. Түүнээс ш энэ хүн бол өстой жинхэнэ таныг бол өстой жинхэнэ хайрлаа. Гэхдээ тэрийг нэг тийм айхтар ил гаргаж хилээгүй нууж байгаа ч юм уу тиймэрхүү байж магадгүй. Гэхдээ нөгөө нэг хизээч нөгөө нэг би баргийн хүн дээрээ нөгөө нэг X mix гэдэг ч юм уу өмнөх ажил төрөлч гэдэг юм. Одоо X mixтэй холбоотой хүмүүс нь X гэдгээрээ сонсороо өмнөх ажил төрөлтэй холбоотой хүмүүс нь ажил төрөл гэдгээрээ сонсороо тэгээд нөгөө нэг энэ хүн дээр нөгөө нэг бити нөгөө нэг юм айхтар юу үзүүлээрээ сэтгэлийн их ийм готрол шаналл юм а бити үзүүлээрээ дандаа л хажууд нь байхыг хичээгээрээ. Яагаад нөгөө нэг сүүлийн үед ч гээд хэлчмээр юм уу? Яагаад энэ хүн дээр ингээд хань төшиг болохгүй зөвхөн өөрийнхөө сэтгэл готролыг бодоод суугаад байгаа юм. Тэ болохгүй байхгүй юу? Энэ бол асар буруу гэдэг юмыг бол хэлээд ишээ. За. Чиний төлөө бүхнийг хийх хүн. Гэхдээ тэр тавилангаа бол нэг тийм айхтар өөрт чинь хилдэггүй юм байна. Үнэн сэтгэл нь бол өстой үнэхээр өөрийг чинь гэдэг юм биш үү. За. Тэгэхээр айгүй сайхан хүндлэлтэй харьцаарай. Үнэхээр дэлгэр заяатай харьцаарай. За.
жинхэнэ хүчрэх хүний тухай та бодсон байна. Одоо нэрээ намайг хийн яах уу гэдэг шиг тий. Намайг хийн яах уу? Намайг өстой би бол бүхний дийлэн чадна, харна, үзнэ. Намайг ингээд юу яагаад басаад ирлээ тий. Тэгвэл нь би өстой ингэж завчин ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг тийм айхтар юм энерги их өндөртэй хүний тухай бодсон байх шүү. За. Тэгэхээр энэ хүний ивэл буянг нь авахын тулд та өөрөө их зүтгэл гаргах ёстой шүү гэдэг юмыг хэлж шүү. За яа харахгүй тэгж. Яг нэг эхлэл нь бол буруу байсан ч гэсэн одоо нэг оршиж байгаа, урсж байгаа тавиландаа бол энэ хүн их үнэн юу оршиж урсж юм гэж би хэлээ шүү. За юу. Тэгэхээр нэг айхтар их сэрдээд юу яагаад яах вэ? Хамгийн гол нь та энэ одоо заримдаа нэг юм ядаргаатай төвхтэй юм. Одоо эсвэл болдог ч юм уу. Одоо нэг даахын зөв ч юм уу, буруу ч юм уу гэдэг ингээл хоёр замын юу гол дээр гаццсан ингээд ийм хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд нэг айгүй сайхан бодоорой. Та аль тавилан руу сургалж ярих өөрөө мэдээрээ. Одоо таны бол ингээд оюун ухаан чинь жоохон эсрэг болцсон явж байгаа юм биш үү. За. Тэгээд өөрөө хүүхдийн тавилан дутуу яваад байна уу? Тавилан заяаг нь гээчээд яваад байна уу? Тэгэхээр өөрөө хүүхдийн энэ хатуурхалтай холбоотой юм өөрөө чинь энэ юуны тавилан заяан дээр бас нөлөөтэй байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө шаардлагатай бол та нар маань хувийн ажиллагаа авч болно. Тэгтээ нөгөө их сайхан юу хамгаалалт хэрэгтэй шүү. Их атаж өтөөний үйл тавилан таныг бол тойроогүй дайрсан юм байна. Асар сайхан нэг урсгалтай асар бүх юм гэгэн болж байгаа л тэгэл ягаад ч юм дуу өгшгийн хуур одоо их шиг аялахууд нэг л үед тасарсан юм байна. Одоо тэгтээ эргээд цохлох ёстой цаг хугацаа нэрж байгаа гинэ. Тэгэхээр яа харахгүй тэр тасарсан тавиланг чинь одоо зөв зүгээр яж байгаа л хүний тавилан ингээл нэгэн байж байгаа шууд ингээл таслагддаг юм бол байхгүй байхгүй юу. Тэгэхээр тэн дээр нэг ямар тавилан буруу байв, хин ингэв гэд асар их сайхан хүрээлэлээ тань алсыг хар. Тэгэхээр танд угаасаа хариулт чинь олдно. За. Тэгэхээр яа харахгүй тийм юу гараад бишээ. За юу. Тэгээд уучлаарай өнөөдрийн уншлагыг асар богинохон хийя гэд ингээд шийдсэн байсан учраас ерөнхийдөө иймэрхүү юмнууд гараад бишүү. Тэгээд дээр нь магадгүй юу шаардлагатай гэж үзвэл хувийн уншлагаа авч болно. Тэгээд үжил бодлогын зөрүүг бол арилгачиж болдог шүү. Тэгээд хизээж бити их хайранд их умбуулж байгаа. Гэтэ яг тэр хүний нэг юм юуг нь л бити зэмлээрээ. Түрүү нэг уншлагын дээр хэлсэн шүү дээ. Нэг юм сони юутай юм бэ? Нэг юм одоо уншлагаа ингээд буцаагаад гүйлгээд ингээд сонсоод үзээрэй. За тэгэхээр тэр хүн дээр юу байгаад ишүү гэд. Тэнийх юм шиг тийм хоёрын оронд юм шиг зам байгаад байна гэд биелсэн шүү дээ. Тэгэхээр тэр занг нь юу ягараа. Хүлцэн төвчээрээ л жилчмэр юм шиг санагдаж шүү. За. За тэгээд яа харахгүй тэр хүрээлэл дундаа одоо юу яах хэрэгтэй юм бэ? Та бүхэн маань хүрээлэл дундаа хоёрын хооронд гурвын дунд гэдэг шиг тийм болсон болоогүй тийм далжгансан дуракуудыг нэг юм зовлон үдсэн амьдрал ярьсан нэг дуракууд байдаг штэ тий. Нэг яг үнэн сэтгэлийн биш тэгэл өлүүдөө гийсэн тий. Тийм хүмүүсийг оруулах шаардлагагүй шүү. За. Одоо уучлаарай энэ дээр би юм уу гэж хэлчмээр юм шиг. Өөрийнхөө тавилан зэян дээр одоо өрөөл бусдын үйлийг одоо ар гэрийн асуудлаа зохицуулах гал ажил энэ ажил дээр ингээд туслаадах, тэгээд туслаадах гэдэг өргөөгчтэй өрөөл бусдын мөрийг гიშгүүлээл те. Эсвэл харахгүй нэг тийм юм байгаад ишүү заа юу. Тэгэхээр тиймэрхүү юмыг их айгуу сайхан бодолтой болгоомжтой байгаарэ гэж түүнээс шууд наад эрэхтэй ч юм эмхтэй ч та нарын бодсон хүн чинь бол үнэхээр
нөгөө дэлгэр зяанд гийсэн өстө үнэхээр их хайр ивэлтэй. Ер нь ингээд амьдралын утга учирыг ойлгож яваа хүн л гэж би хэлэх юм. Эхэндээ бол нөгөө нэг жоохон ашиглачи барьчи гिचидгчи гэсэн бодлоор эхэлж байгаа. Сүүлдээ хайр ундарсан тийм хүн байна. Тэгэхээр алдаа оноогүй хүн гэж байхгүй. Алдаа оноог нь айгүй сайхан дэнсэлж бодоороо. Тэгээд бити нөгөө нэг одоо ингэсэн юм байна штэ. Чи угаасаа анханасаа ингэж утсан те энэ төр гэж одоо нөгөө ялц имийг бити ингэж өөрт нь тулгаж бити асуугараа л гэж би хэлэх гээд шүү. За тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн уншлагаараа уулзъя. За ингээд 3 дахь группийн уншлагыг эхэлье. За тэр хүний үнэн сэтгэл юу вэ гэсэн чинь ерөнхийдөө нөгөө өөрийнхөө гаргасан алдааг болохоор нэг тийм алдаа гэж хүлээн зөвшөөрдгөө хүн гинэ. Үнэн сэтгэл нь хизээч алдаагаа ухамсарлтгүй баг худалч хүнд нэг тийм амар уучлалтгүй дгүү ч юм уу те. Тэгсэн мөртлөө айгүй их юм хайр инэрлийг хүлээдэг хүн гинэ. Тэгээл нөгөө айгүй сайхан хайр инэрлтэй байхыг тэгээ дандаа нөгөө эсрэг талаа их юу яадаг, буруутгадаг. Тийм байгаад байна гинэ. Тэгэхээр нөгөө энэ их хайр инэрл хүсэж байгаа хайр инэрлийг нь зөв эргүүлж чадвал цаашаа таарын тавилан заяа дэлгэрнэ. За тэгээд нөгөө хатуурхаад юм уу одоо ингээл адилхан ингээл хилцээл үдэлцээл гэдэг шигтэй тийм байх юм бол таарын тавилан бол маш их тийм үр өгөөжгүйгээр дуусгар болно гэж шүү. За тэгэхээр энэ хүн бол нөгөө ерөнхийдөө л нэг тийм өөрийнхөө бурууг хүлээдэг мөртлөө өөрөө л устдаас их хайр инэрл хүлээдэг тийм л хүн юм байна. Таны бодож байгаа хүн чинь. Тэгэхээр энэ дээр та нөгөө ямар шийдвэр гаргах гэдгийг айгүй сайн бодох ёстой шүү. Тэгээд энэ хизээч нөгөө нэг хар цагааныг дэнсэлж чаддгүй хүн юм байна. Энэ хүний үнэн төрхөн ч гэдэг юм уу, нууж байгаа байдал нь ч гэдэг юм уу. Тэгээл нэг тийм нөгөө нэг өгөөч хүртэл хэвтэж яхахыг хүсэж байдаг хүмүүс байдаг шүү дээ, тий. Өгөөч хүртэл хэвтэж яхахыг хүсдэг. Тэгээд хизээж одоо нөгөө санаачлахаараа нэг альва зүйлд ингээл дэлгэр тэгш оролцож дийлдэхүү, юмнаас сэжиглэмтхий, худлаа имийг ашигламтхий те ингээл нэг тийм айгүй сонин. Таарын хувьд ерөнхийдөө энерги тарахгүй байна уу да гэдэг юмыг л би хэлчих гээд ах юм. Тэгээд нөгөө өөрийн чинь дэргэд тэнийг юм шиг, өрөө л устын дэргэд баяслан юм шиг хоёр зан үзүүлж яваад байна гэж. Тэгэхээр энэ үнтэй цаашаах амьдралын урт замналаа туулах уу яах уу тий айгүй сайн бодох хэрэгтэй юм биш үү. За дандаа нэг тийм үнэн төрх нь бол энэ хүн дандаа нэг юм ашиг хардаг хүнгээ хэлчихвэл би баг хатуудахгүй байх гэж бодож байна. Үнэхээр ашиг хардаг юм байна. Тэгээд алдаа оноо эренгүүт заа юм. Хохирогчийн дүртэй гэж би хэлдэг шүү. За энэ уг нь ингээд нөгөө эрэгтэй хүн сонсож байгаа болвол энэ хүн чинь өөрийн чинь бодсон хүн одоо их сайхан дэлгэр заяатай байсан бол за эмэгтэй хүн сонсож байгаа болвол энэ хүн чинь ийм эрийн тэнгэртэй те эрийн эр хүн шиг эр хүн байсан болвол хизээч хорхогчийн дүр тоглодгоо байсан болвол энэ хүн бүгдийг ялан дийлэх байсан юм байна. Хорвоо дэлхийн хүннийг инрээгүй биш инэрсэн өгөөж буян ишгээ даллаагүй биш далсан те бүх юм ингээд бэлэн ингээд байж хахад энэ хүн эзэж тэгж дэлгэр заяатай байгаагүй гэж. Тэгээд нөгөө хүнийг нөгөө шар махтаа хатаана гэдэг шиг хүнийг айгүй их юм хүлээлт үүсгэсэн хүн гэж. Хамгийн дотны хүн лугаа хамгийн муугаараа дайрсан тийм хүн юм байна. Тэгээд нөгөө
эрэгтэй хүн сонсож байгаа бол энэ өөрийн чинь бодож байгаа хүн одоо 90-ийн ихэлтэй. Эмэгтэй хүн сонсож байгаа бол ерөнхийдөө энэ ингээд нэг тийм айгүй сонин гомдол цохролт хийсэн хүний нэхэлтэй хүн шүү. За таны ингээд өөрийн чинь нэг бодод төсөөлж байгаа хүн бол нэг юм айхтар тийм хүний гомдол нэхлийг хүлээсэн хүн гэж би хэлээ шүү. За тэгээд нөгөө энээсээ болоод үүлэн дэлгэрдэггүй гэж би хэлнэ. Үүлэн дэлгэрдэггүй гэдэг нь болохоор ажил, карьер, заяа тавилан, төшөг тулгуур, хайр инрэл тэр бүх юм хомигдмал болцсон. Тэгэхээр нөгөө нэг хүн хорвоо дээр уг нь ингээд хүний гомдол тээж явах шиг тийм хатуу зүйл уг нь байдгүй. Тийм учраас нөгөө хүн болгоныг л би их ухаантай, дэлгэр тэгштэй, их уужимсаар бол ухаантай яваасаа л гэж их хүсдгийн. Тэгээд яхахгүй нэг тиймэрхүү юм тээцэн явж байгаа хүн. Гэхдээ хизээч тэр хүн өөрийнхөө буруу хүлээхгүй шүү. За юу. Тэр хүний үнэн сэтгэл бол зүгээр л өөрөө өөрийгөө дөвийлж, өөрөө өөрийгөө нөгөө нэг биш шүү гэдгийг харуулахыг хүсдэг болохоос биш. Дэлгэр заяаг ингээд нөгөө нэг гэрэлтүүлэх гэсэн тийм уужим ухаан, тончиг ховрдоо тийм л хүн сонсож байгаа шүү. За тийм л хүний тухай бодсон хүмүүс сонсож байгаа. Таныг би тийм гэж хэлээгүй шүү. За юу. Аюу сайн зөв бодож болгож юу сонсорой. Гэтэ нөгөө нэг яах вэ? Алдаа оноо ингэж дэнслэгддэг хорвоо дээр яхахгүй одоо танд бол их буруу байхгүй. Энэ хүний тухай бодож байгаа ч юм бол их агуу их сэтгэлтэй болгоё бүтээе гэсэн тийм хүн л ингэж сонсож байгаа байхгүй юу. Гэтэ нөгөө хорвоо ертөнцөд танд ивэлээ өгөх юм бэ. Наад хүн чинь ивэлээ өгөхгүй байж магадгүй. За үнэн сэтгэл нь нөгөө хүнд ивэлээ өгдөг хүн биш. Өрөөл бусдаас авах юуны төвшний хүн гэж хэлчихээр. Тэгэхээр одоо танд бол ингээд нөгөө таны хүссэн зорьсон юмыг наад хүн чинь өгөхгүй боловч хорвоо ертөнц танд өгнө гэж шүү. За юу. Бити их юу ягаараа гундаараа. Тэгээд ажил үйлсийн саад татхорыг одоо аль аль нь арилгуулах л болсон байна. Одоо энэ дээр нэг тийм бизнес эрхлэх гээд байна уу? Ажил төрлөө солих гээд байна уу? Эсвэл ингээд ажлын ярилцлага хүлээж байна уу? Эсвэл гадагшаа виз хүлээж байна уу? Эсвэл банк санхүүгийн юутай холбогдлолтой шийдвэр хүлээж байна уу? Эсвэл одоо сургууль соёлын үйл тавилан одоо тэтгэлэг гэж элдв бусан юмыг хүлээж байна уу? Цаашаа сурахыг сонирхож байна уу? Иймэрхүү хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө уг нь бүх юм чинь нээлттэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг юм хоёрын хооронд нэг юм үүдэн амрын зайны асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас энэ чинь ингээд хаагдаад байна гэж байна. Зорьсон зорилгынхаа төлөө чин үнчээр зүтгэвэл эн чинь бүгдээрээ бүтнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө та нөгөө ботсон хүнийхээ төлөөсөн давталгүйгээр зөв шийдвэрээ гаргаад урагшлаач л гэж. За ингээд хийгээд тэгэхээр энэ ч хэл юм болохгүй тэр ч хэл юм болохгүй гэдэг ингээд хоошин татаад идэх хүн юм байна шүү. За юу. Энэ хүний одоо байгаа байдал, үнэн сэтгэл зүрх одоо энэ хүнд ерөөсөө тийм юу алхал гэж хэлчих гээд байна. Алсыг харах тийм юм алга. Тэгэхээр мэлмиг нээж өгөх юм болов уу? Бити үүдэн амрын зай сэтгээж, алс солыг хараач. Энийг ингүүл ингийн штэ. За алдаа оноо. За яах вэ? Тэгээд хүн угаасаа эхний юм дээр ингээл алдаж онжил хийдгийг штэ. Тэгээ бизнес бол бизнес тэгэл нэг юм 10-20 саяарч идэх юм уу? 30-40 саяарч идэх юм уу те? Ингээл шатна л ийз. Ямар нөгөө мөрөдөд тоглож одоо бүх юм ингэж 50 зяанда буруу юмд даатгах байгаа биш. Тэгээд одоо буцалж байгаа үйл рүү ингээл гар шугнаад ороход одоо тэр чинь ингээд юу алдсан онсон ч дараагийн туршлага болоод явна штэ. Тэгэхээр зөв замлаа олоход чинь та нарт ингээд алдаа оноо эрэхтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө бүх юма ингээл алдчихна, тэгээл алдчихна.
ингүүлдэг чинь тэгүүлдэг чинь гэлээ бүх юмаа ингээд бүр ингээд одоо мутраа хөдлөхөө байсан хоёр хүн ингээд яг нэг юм нэг гал голомтонд ингээд зэрэгцээ сууж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгээд юунд ингэж их юу хальширдгийн юунд ингэж их муу сандгийн тэгээд яасын тэгээд мутраа хомж суугаад тавилан зайгаа ингээд яачаад одоо таяр тэгээд юу байгаа ингээ асуучмаар юм санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө юу байгаа юм дэлгэр тэгш юмыг юуг нь олсон тий. Одоо тэгээд тавилан заяанд чинь одоо үр үндэсийн үйл заяад дэлгэрвүү гэрэлтвүү их ходвуу алсарвуу гэд асуучмаар юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энийг ингээд аягүй сайхан бодороо тэгээд нөгөө дэлгэр тэгш байгаараа хатуу илж байгаа болвол одоо нөгөө өөрөө өөрт чинь наалдаагүй тавилан гэж ойлгоод ингээд нүдэн аниал өнгөрөөрөө бити над руу элдв бусын юм бичээрээ. Тэгээд элдв бусын юм бичвэл би угаасаа блок хийн угаасаа ядаргаа зүгээр тэгээд нөгөө гүнэн үг сонсож чадахгүй тий үйл тавилангаа тэгшилж чадахгүй хүмүүс ингэж нөгөө миний өдөөс ингээл нэг олон толоо юм яриад ингээл байх нь бол хэрэггүй шүү дээ. Би яг нь одоо энэ уншлагыг ингэж яагаад хийгээд байгаа юм би ингээд сонсох хүн сонсоосай тий үйл тавилангаа тэгшлээсэй л гэж бодож хийж байгаа болохоос ш одоо хүний мууг үзье тий юу амьдрсан амьдралыг шүүе гэдэг утгаар ингэж хийдэггүй шүү заа юу. Хүний өнгөрснийг одоог нь ирээдүг нь хардаг учраас би ингээд одоо өнгөрсөндөө ингээд алдаа онооны юм байсан юм байна. Одоодоо ингэж яваад байгаа юм байна. Ирээдүйд ийм эрсдэл үүсчих гээд байгаа юм байна. Энийгээ ингэчээрээ, энийгээ ингэж хамгаалчаараа, тэрийгээ тэгчээрээ. Ийм байх шүү, тийм байх шүү гэж ингэж хэлдэг хүн учраас би болвол нэг иймэрхүү нэг юм элдв бусын нэг хоёрын оронд нэг юм өөрөө өөрийнхөө амийг хохолсон одоо өөрөө өөрийнхөө бурууг хүлээдгүй иймэрхүү юмыг би бол хүлээж авдаггүй байгаа шүү. Тэгэхээр та нар маань ингээд одоо таалагдахгүй байвал зүгээр л сонслохгүй гарчаараа заа юу. Тэгээл нөгөө нэг сонсоход ингэхэн тийм байх, тэгхэн тийм байх. Би хүн болгоны тавилан заяанд ингэж тааруулж ингэж уншдаг нь биш. Одоо гоё сайхан одоо нөгөө сонсогдохын тулд таны бүх юм чинь өстой дэлгэр заяатай маань ямар сайхан юм бэ гэл үнэхээр тэр хүмүүсийн уншдаг хэлдэг шигдэл бүх юм дэлгэр заяатай сайхан байсан бол өнөөдрийн та үнэхээр гэрэлтэх ёстой байсан юм аахгүй юу. Тэгэхээр нөгөө нэг нүглийн нүдийг гурлаар хуурна гэдэг шиг өөрөө өөрийн чинь нөгөө сэтгэлийг хуураад явуулсан хүний үйл тавилан ингэж бодоод намааг ингээд хатуу буруу зүрүү чанга хэлж яах нэгэд ингээд намааг буруутахтай гол нь биш байхгүй юу. Та тавилан заяагаа гэрэлтүүлэх чинь хамгийн чухал нь шүү заа юу. Тэгэхээр ингээд нөгөө нэг дэлгэр заяанда бодороо за. Дандаа нөгөө хүртгэж жаргалаа хүртэж чадахгүй тавилан заяахаа наан охордож ундаг тавилантай хүн байгаад шүү заа юу. Уг нь ингээд болоод үтээд ингээд хундаг тулгах хэвээр байтал одоо тэрнийхээ өмнө ингээд юу нэг алхмын өмнө юу яадаг алддаг нөгөө нэг азгүй тэтг гэж хэлчмээр юм шиг. Тийм л юм байна. Тэгээд амлаагүй амьтны дүрсийг өгөр юу тэр амлаагүй амьтны дүрсийг биш үү тий хизээч битээ өрхөөхтэй битээ залгаараа. За юу. Энэ бол өстой хэр өөрт чинь нөгөө юу таацамгүй байгаад байна. Тэгээд одоо нөгөө одоо тэр нэг юм хатуу тавилангийн ирмэгтэр зогсоод удлаа шүү дээ тий. Үнэхээр утцсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Одоо тэндээсээ холт яв бүр бүх тавилангаа ингээд гэрэлтүүл одоо нөгөө явах зам нь охордсон юм шиг тэгэл нэг юм хадан хисааны ирмэгдэр ирчээд ингээд зогсоод иж боломгүй байгаад байна шүү. Бартатаа ч гэсэн энэ тавилан заяагаар алхаж явах чинь сайхан штэ. Хүний амьдрал чинь баян штэ. Тэгэл нэм гэрэлтэй гээтэй тавилан ирнэ. Тэгээд нөгөө нэг уучлаарай. Энд дээр нөгөө нэг ийм тавилан гараад ах юм. Бүх хүмүүс тамааралтай биш л те. Хүүхэд насндаа нөгөө нэг ийм хүртэг жаргалаа юу яатсан. Бүгдийг намсцсан хүн сонсоод байгаа байхгүй. Ийшээ халтарвал ивэлчдэг, тийшээ халтарвал тэнцүүлчдэг те. Бүх юм ингээд нэг юм нүдний зүгцхийн мэт ингэж инэрдэг, ивэл дунд өсчөөд өнөөдрийн төвшөнд өөрөө өөрийнхөө нөгөө тавилан заяаг даахгүй явж байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс нь надлаа ингэж хэлэх байх л та. Ингэж л хэлхийг хүсээд байх шиг байна. Тэрийг тавилан заяа гэж юу гэж хэлэх вэ гэж. Үгүй би чинь ийм хатуу тавилан тулсан штэ.
одоо ингэдэг байсан, тэгдэг байсан, одоо миний ээж ийм байсан, тийм байсан гэл бүхэл тавилангаа миний өдөөс урсгах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө чи их жоохон өнгө цараад байна л гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө асар их юм том зургаар нь гигэн тавилангаар нь ингээд хараад үз. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө явсан замналыг мэднэ, туулсан амьдралаа мэднэ. Тий надаас ч илүү ингээд та гутлаа өмсөд ингээд хорвоо ертөнцийг эргэцсэн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө магадгүй ховын уншилгаа аваад ингээд үйл тавилангаа сурах хүмүүс нь сурж болно. Гэхдээ нөгөө яа харахгүй нөгөө хүүхэд наснда ийм юу үдцсэн барьцсан. Тэгээд нөгөө яах вэ? Нөгөө ивэлээд авах тусам нөгөө үзэн ядагсад их олддог. Тэгээл нөгөө нэг бүгд ингээд нэг юм хорслын нүдээр хардаг тавилан донд бас өнгөрөөсөн хүүхэд насаа өнгөрөөсөн хүмүүс ч бас сонсож байна. За юу. Өөртөө нөгөө хорслын нүдээр. Тэгээд тэр нь бүр ингээд нэг юм улаан цагаан хүнийг ингээд барьж аваад алчихгүй л дээ. Тэгсэн мөртлөө ингээд цоо ширтэл нэг юм мэлминий тийм нөгөө нэг цөхөл гэдэг юм чинь их айхтар аюултай байдаг байхгүй. Тэгэхээр тийм юм дорогдсон хүмүүсээс сонсож байна. Тэгэхээр нөгөө одоо тэр тавилан ингээд нөгөө нэг юу даван туулаад гэдэг шиг тий даван туулаад өнөөдрийг хүрсэн юм чинь одоо нөгөө өөрийнхөө тавилан зээг эргэлтүүлэх болсон байна. Хүнээ таних болсон байна л гэдэг юмыг хэлэх гээд шүү. За тэгээд нөгөө нэг одоо энэ бодож байгаа хүнийхээ бодол тавилан заяаг айгүй сайхан ойлгодог байгаараа тэгээд нөгөө нэг буцагсдын тавилангийн талаар ярьж байгаа бол тэрийг ойлгоорой. Үлийн зүрхүү одоо үнэн зүрхнийхээ андыг ч гэдэг юм үнэн зүрхнийхээ одоо харт дотны үнэ алдсан хүмүүс ингээл өөрөө чинь ингээл нөгөө хамаг нууцаа яриа гэхээр чи итгэл таах хүн биш юм шиг санагддаг гинэ. Тэр хүний үнэн сэтгэл болвол ингээд нөгөө итгэл таахгүй байна гэдэг тийм мессежийг авчихсан юм байна. Тэгээд нөгөө танаа удам угсаа чинь энэ хүний өмнө хаалттай байж магадгүй, таалагдахгүй байж магадгүй энэ хүн. Үнэхээр тэгээд нөгөө хатуурхсан байж магадгүй. Тэгэхээр нөгөө нэг тавилан заяагаа одоо нийлүүлэх үү болох уу эсвэл ингээд одоо ингээд болчих уу гэдэг имийг наад хүн чинь ингээд дотроо бодож байгаа шүү. За тэгэхээр нөгөө үнэхээр юм хайртай сэтгэлтэй эсвэл ингээд алсыг ингээд хамтдаа туулнаа, бүх зүйлийг даван туулнаа, бизнес, ажил, карьер тий бүх зүйлийг ингэчнэ гэсэн үнэн сэтгэл байгаа бол үнэн сэтгэлээрээ л энэ хүнтэй харьцаарай. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө нөгөө яг нөгөө амьдралын нөгөө нэг юм ирээн барааныг туулсан байхад одоо ирчлэх ном нь ерөөсөө хинчил байгаагүй одоо өөрийнхөө бор зүрхээр одоо нөгөө жинхэнэ ажилчин анги гэх хүмүүс нөгөө нэг ямар ч үед илээд гэж ярьдаг байсан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө яг л нөгөө бор зүрхээрээ л нөгөө бүхнийг босгож явж байгаа хүн шүү гэж ингэж хэлж шүү. За тэгэхээр нөгөө аягүй сайхан дээдл чадвал үнэхээр их ивэлэн шүү. Ивэл болж ирээ шүү. За энэ хүний одоо байгаа байдаг үнэн төрөх. Гэхдээ энэ хүн бол их амьдралын хатуу барааныг туулсан хүн гэж би бараг хэлнэ. Тэгээ бити нөгөө нэг ийм айхтар нөгөө нэг юм хүсээдээ л та одоо эн чинь одоо нэг цаг хугацаа юу ирэхэд бүх юм болно шүү. Тийм ээ. Ийм байсангүй, тийм байсангүй энэ төр гэж одоо нөгөө нэг энэ бодож байгаа хүнээ ерөнхийдөө бити тэгж их айхтар нөгөө шахалт бити үзүүлээрээ за. Тэгээд нөгөө нэг хүсэл байвал чидинг нь бүтэн асааж өгөөрэй. Хагасан чидэн оройн хагарцсан байхад тэр чидэн ингээд бүтэн гэрэлтэхгүй шүү дээ тий. Бүрхүүл нь хагарцсан байхад тэгэхээр энэ бүрхүүл нь хагарцсан чидэн шиг л байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө үнэхээр их ингээд цаашаах бүх юм чинь ингээд бодолт чинь багтчихэвэл одоо туучаад очиход бол чи бол ерөөсөө алдахгүй. Гэхдээ хамгийн гол нь ингээд эрүүл инх байгаараа гэдэг ахын одоо энэ эрүүл мэндийн асуудал чинь ингээд нөгөө жоохон юутай байж магадгүй шүү миний хөвтэй. Асуудалтай байж магадгүй. Тийм учраас нөгөө өвдөж явж байгаа юм байгаа бол тэрийг үзүүл харуул жижиг гэж бити голоорой. Нэг юм өвдөжл хийдгийг тэгээл ингээл нэг ойр зүр юм ингээл хэрглэжэл яваад байгаа юм шиг тий. Тэгэхээр нөгөө нэг яг л нэг тийм яг нөгөө оншийн зөв тодруулдаг эмчтэр очиод ингээд үзүүлэх ёстой юм шиг. Нөгөө өөрийн чинь амьдрал дээр бол ингээд аюул сайхан гигэн сахиус шиг хүн заа юу одоо бүр ингээд хүнд хар буруу сандгүй, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй.
бусдын төлөө чин сэтгэлээсээ ингэжсэн хамгийн сайн хүн хамгийн муугаараа ингээд эрт буцагдсан байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэгэхээр хүн ер нь өөрөө өөртөө инэрлэлтэй байх ёстой шүү тий. Тэгэхээр нөгөө тавилан заяаг ингэж дэнслүүлдэг нь бол зөв. Гэхдээ өөрөө өөрийнхөө одоо нөгөө орчин цагийн нөгөө ангаах ухааныг ч бас орхитуулж болохгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө бүх юм ингэж хамтарч ээж тэр хүний тавилан заяа бүтүүлдэг. Одоо нөгөө нэг хүмүүс бас ингэж хэлээд идэг штеп. Хаалгаанд орчоод бурхан багш минь, лам багш минь баярлалаа гэж хэлдэг гээд эмчнэр их гомдолдог. Тэр бол уг нь бол үнэн. Тэгэхээр нөгөө тэр эмчнэр байж ээж бүгдийг ингэж хийж байгаа. Тэр ламнар байж ээж эсвэл одоо тэр сахиус тэнгэр байж ээж те буу утхан байж ээж тэр үлийг чинь бас тэгшилж өгч байгаа. Гэхдээ бүх зүйл ингээд одоо нэг үгээр хэлбэлээ штэ тийм ээ. Ус гал хоёр нэгдэжээж л хүний тавиланг бадрааж байгаа юм. Гал ганцаараа бадраад юу их вдэ тийм ээ. Тэр гал ингээд бадарсан ч гэсэн за халууныг л өгнө. Тэ ус байхгүй бол тэн дээр ингээд тулганд нь ингээд гал бадраад байсан ч гэсэн ус байхгүй бол яаж тэр хүн хоолндоо хийж идэх үү те. Яаж их ариун цагаан сүүгээрээ их сайхан ивэлээ ингэж самрах уу. Ингээд бодохоор нөгөө юмыг амьдралын балансыг их тэнцвэржүүлж бодох ёстой шүү. Насан турсан хүмүүс сонсоод ээжээж тэгээд өнөөдрийн энэ тавилан ингээд ойлгоогүй явж гэнэ гэж бодохоор надад бол нэг жоохон тийм юутай санагдаж байна. Гомдолтой гэхээс илүү их сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр энэ одоо магадгүй нөгөө альва зүйлийг шүтдэггүй, шүншгэлдэггүй тавилан заяа байх. Гэхдээ нөгөө та бүхэнд би нэг л зүйлийг хэлнэ. За эр хүн сонсч ивэл эр хүнээ хизээч битэд ордолж байгаарай. Сайхан найз нөхөд чи эртээ бэрта за хүний нэг тонгорол унгачдаг чи тийм биттай байж болно заяа. Адилхан л эр хүн гэдэг утгаар нь эр хүн шиг эр хүн яваарай. Найз нөхдөйг гамнаараа, хамгаалаараа нөгөө эрийн түшгийг их хамгаалаараа. Элдв бусын үзмжинд битгий шунаараа. Одоо чиний сайхан найз нөхөд тий сайхан их нэртэй цэцэг цэрүү шиг тийм сайхан гоо үзэсгэлэнтэй байлаа гэхэд тэрнлүү нь шунхаасаа илүү заяа. Одоо таныг шунж яах гэж би хэлээгүй шүү. Зүгээр ингээд нөгөө тийм байдал битгий үүсгэрээ. Эр хүн шиг эр хүн яваараа. Тэгвэл хувь тавилан чамааг шагнана заяа. Эсвэл үнэхээр шагнана шүү. За тэгээд эмэгтэй хүмүүс сонсож байгаа бол эмэгтэй хүмүүс маань эр хүний тавилан зайг битгий гудаалгаараа. Одоо нөгөө хосын харилцаанд ороход одоо тэр элдв бусын үйл нь нэглээгүй ч гэдэг юм уу те. Эсвэл зүгээр өстө нэрээ ингээд явуулсан ч гэдэг юм уу. Наадам цэнгийн дундаа наргаа болгож битгий яриараа. Үгийн төлөөс байдгийг шүү те. Тэгэхээр нөгөө айгүй сайхан бодолцоороо. Яагаад ч юм энэ дээр нэг тийм амьдралын хэмнэлийг ойлгодгоо утга учирыг үнэлдэггүй хүмүүс сонсож байгаа учраас ерөнхийдөө эдгээр мессежүүдийг давхар хэлүүлж шиг боллоо гэж би бол ховдоо бодож шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг юм гэдэг учиртай шүү. Юм гэдэг учиртай. Тавилан заяа ямар үед гэрэлтэх үү? Тавилан заяа ямар үед одоо юу унтрах уу? Яаж аргаа барж хүний өмнө ирэх үү гэдэг чинь ч хүртэл одоо ингээд одоо үеийн үртэл холбоотой байхгүй юу? Одоо нөгөө өөрийн чинь хэлсэн үг тий тавилан заяанд чинь болвол өстой яг холбоотой шүү. За юм энэс тэ үнэхээр тийм юутай шүү. Хатуурхалтай шүү. За. Тэгэхээр нөгөө нэг ойлгож, ухаж юу уншаараа гэдэг сонсоорой, бодоорой. Тэгээд нөгөө нэг одоо хүний амьдралыг шүүчилж байгаатай гол нь биш та бүхнийг нөгөө ирж уцхийн хорвоо дээр нэг юм бүтэн заяатаа дэлгэр тэгш явчаасаа гэсэндээ л одоо хилээд байгаа юм шүү. За юу. Тэгээ хизээч нөгөө нэг үнний шүүлтүүрээс зугтаж чадахгүй хүмүүсээ л гэж шүү. За. Тэгэхээр нөгөө би хизээч тийм байгаагүй би өстө үнэн зөв явсан ингэсэн тэгсэн мэгсэн гिचээл одоо нөгөө одоо энэ элдв бусын нөгөө юунд ороогдсон хүний тавиланд атаж өтөө болдог өр хүүхдийн өгөөдлийг бий болгоцсон одоо хорвоо дээр бийж өстой хүмүүсийг бийжүүлж чадаагүй одоо үндэс цугсааны ийм
хатуурхалд өртсөн одоо нөгөө өрөөнд сустгсан ч гэж болно. Эсвэл одоо төрүүлсэн өрөөндс нь хүн болж дийлээгүй ч гэж болно. Ийм хүмүүс сонсож байна. Тэгээд хууль шүүхийн асуудалтай буруу зур үйлдэл хийсэн, буруу зур үйлдэлийгээ тэрэндээ одоо нөгөө зохих хариуцлагыг хүлээгээгүй одоо ингээд булан тохоо тойроо цухтаацсан. Тэгээд тэр нь ингээд юм болохгүй байхаар одоо за тэгээд одоо ингээд болчих юм байна. Ингээд яваад аж болох юм байна гэдээ буруу зур ойлгосон ийм хүмүүс сонсож байна. Тэгээд өргөө гэртээ эзэн гүйдүүлсэн ийм хүмүүс сонсож байна. Тэгээд нөгөө үннээс цухтах аргагүй шүү л гэдэг имийг юу яаж шүү за. Айхтар ингэж юу хэлж шүү анхааруулж шүү за юу. Тэгэхээр нөгөө нэг зөв зүйлийн яваараа гэдэг юм би айгүй сайхан хэлээ шүү за. Тэгээд өстой дэлгэр заяатай явнаа. Тэгээд нөгөө хамгийн гол нь та бүхний маань өстой нэрээ тавилан заяа мэднэ гэхээсээ илүү таны алхсан мөрчин таны тавиланг мэдээ шүү. Айгүй сайн бодоорой. Хорвоо ертөнц танд өстой хүртэх жаргалаа өгсөн шүү. Тэгээд тийм өгцөн, ийм өгцөн, ингэсэн тэгсэн гэсэн мөртөө миний тавилан яагаад гэрэлтэхгүй байгаа юм бэ гэж ингэж их уурсаад байгаа хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Тэгэд өгчөөд байхад нь та өөрөө зөв алхах хэрэгтэй байхгүй юу? Тэ. Айгүй сайн. Энийг айгүй сайн бодоорой. За юу. Тэгэхээр нөгөө нэг юм гэдэг чинь учиртай штэ. Тэ. За тэгээд нөгөө нэг өөр нөгөө нэг элдв бусын анхааруулга юм байна уу гэдгийг ингээд хараа тий. Тэгээ байхгүй бол одоо ингээд уншилгаа өндөрлөнө гэсэн. За юу юм бэ? Таныг бол ингээд хамгаалсан юм бол байна. Одоо нөгөө ингэчгүй тэгчгүй ингээл нөгөө элдв бусын үлээс ингээд хамгаалаад за эн чинь ийм учиртай шүү, тийм учиртай шүү гэдэг нь хэлсэн юм байгаад тийш үү за. Тэгэхээр нөгөө одоо таны эргэн тойронд чинь ийм одоо жад сүлбэр юм бай шүү. Та тэрэн дээр ингээд унчих үедээ их гэгээ гэрэлтэй байгаараа болгоомжтой байгаараа гэж сануулсан юм бол байна. Тэр сануулгын одоо та хүлээж авсан юм шиг байна. Тэгээд нөгөө нэг юм элдв бусын юмд арайчгэл одоо сүлбэгтчээгүй, элдв бусын юм болчаагүй ингээ явж байгаа хүн байгаа тийм шүү за. Тэгэхээр нөгөө энд магадгүй нөгөө ихэр заяатай хүмүүс сонсч байвал заавал нөгөө нэг юу ягаараа хувийн уншлага аваараа гэж би сонсон шүү за. Хэлээ шүү за. Ихэр заяатай хүмүүс шүү. Та өөрөө ихэр байж болно. Удам чинь ихэр үндэс ухсаа байж болно. Заавал энэ юу ягаараа уншлага аваараа гэж би хүсэж байна. За уншлага авдаггүй маа гэхэд одоо өрөөл бусдын одоо үздэг хардаг одоо өөр би заавал ганцаараа үздэг хардаг ийм тийм одоо уншлага хийдэг гэдэг юм биш шүү дээ. Тэгэхээр та нар маань нөгөө яг тэр ихэр заяатай тавилан сонсож байгаа бол энэ группийг одоо удам ухсаанд чинь ихэр заяа байсан бол заавал уншлага аваараа гэж би бол үнэхээр хэлнэ. За тэгээ зүрх судасны асуудалтай хүмүүс сонсороо нөгөө зүрхний шигдээс мөгдөөс гэдэг юм чинь одоо залуу зандан насыг бол тойрохгүй дайрдаг болсон хатуу ирсэн байна. Тэгээ зүрх судасны асуудал бол байна. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө тавилан заяаг голсон хүмүүс байвал юу ягаараа уншлага аваараа. Үнэхээр тавилан заяагаа голцсон. Би ийм байсан бол, би тийм байсан бол, би ингэж төрөөгүй байсан бол гэд ингээд нөгөө хувь тавилангийнхаа нөгөө өөдөөс сөргөөцөлдсөн хүмүүс байгаад байна. Тэгэд маск зүүж амьдэрдэг хүмүүс байгаад байна. Зовж байгаа мөртлөө зовоогүй юм шиг. Болохгүй байгаа мөртлөө болж байгаа юм шиг нэг жүжиг нөгөө маск зүүж амьдарч байгаа юм хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүс бас шаардлагатай бол хувийн уншлага аваараа. Тэгээд нөгөө үүсгэлээ голоод алсыг зорьсон хүмүүс байна. Одоо нөгөө гадаа дотоод зорьсон, гадаа дотоод төстэй бүхнийг ална хэднэгээд явсан чинь эсэргээрээ болцсон хүмүүсээс сонсож байна. Тэгээд тэр хүмүүс шаардлагатай бол хувийн уншлага аваараа. Тэгээд харах мэлмийн жоохон хараа мутаач байдаг юм уу те. Ерөнхийдөө нэг юм нөгөө амьдралын хатуу хөтөө цохилт одоо нөгөө аваар осол юу гэдэг тэрээс л нөгөө харах мэлмийн нэг жоохон сэвцсэн юмдсан тэргүүнтэй цохилт авсан энэ харах мэлмитэй холбоотой тэргүүнтэй холбоотой юутай хүмүүсээс сонсож байна. Тэгэхээр энэ хүмүүс санаас ингээд юу ячаараа уншлагаа аваад ингээд нөгөө тавилан заяагаа гэрэлтүүлээрэ гэж би хэлэх гээд шүү заа юу. Тэгээд одоо нөгөө мөрөдөд тоглоомонд одоо ингээд донтсон одоо магадгүй таныг донтсон гэж байгаа юм ш. Таны яг өөрийн чин зүрхний хайр инрэл чинь ингээд донтцсон ингээд сажиорал өстой бүх юм ингээд босгоно бүтээн өстой одоо бараг Чикаго юу гэлээ нөгөө нэг юуны айгуу тийм гоё хот өндөрлүүлнэ гэж сажиорал илий балаа юм мөрөөдөд байж байгаа
хүмүүс юу тийм хүмүүстэй хүмүүс бас энийг ингээд аягүй их сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бас нөгөө шаардлагатай хүмүүс нь уншилгаа аваарай гэж хэлэх гээд шүү. За. Тэгээд нөгөө хүн гэдгийг танаарай. Хүн гэдгийг таних хэрэгтэй хүмүүс бас сонсож байна. Хүн гэдэг чинь ерөөсөө нэг юм юу та хүмүүс гэдэг шүү. Хатуу шүү. Тэгэхээр нөгөө хүрээлэлээ зөв танаарай. Таны нөгөө нэг игмүү ста нэрээ ийм гэд орхисон хүн чинь таны ивэл байж магадгүй. Таны нөгөө ивэл гэд очсон хүн чинь таны ирлэг байж магадгүй. За юу. Тэгэхээр нөгөө хамгийн сайнараа бодороо л гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгээд нөгөө амьдралынхаа замдаа жоохон буруу сонгох гэдэг хүмүүс байгаад байх юм. Хүмүүс урагдж яах намайг хүн өөрийнхөө үзэл бодлоор дээшээ ингээд зөрөөд өгсвөл ялдаг гэсэн болдог гэсэн гээд ингээд нэг тийм жоохон буруу юм юу яагаад тийм буруу философоор тэтгэлдээд аюу ухаанаа одоо юу яагаад угаалгаад гэдэг юм уу. Тэгээд жоохон буруу замл руу явж байгаа хүн байгаад байна да. Тэгээд хүний амьдралыг хатуу шүү дээ. Тэгээд жоохон юм ухаантай байгаарай. Дэлгэр заяатай бай шүү. За юм манайхаа. Их уучин ухаантай байгаараа. Тэгээд тэр нөгөө нэг авсан капитал буюу одоо тэр нөгөө элдв бусын тэр нөгөө нэг айгуу тийм сайн сайхан юмыг ингээд хүртэж хүлээж байгаа бол тэрнтэй сэтгэл ханж омгшиж болохгүй шүү. Тэрнээс илүү зөндөө их зүйл танд ирэх ёстой тийм л хүн гэж шүү. За тэгэхээр нөгөө яа харахгүй нэг тийм тэгээд энэ одоо ихээс ганцаараа гэж хэлчихээр бас тийм хүмүүс сонсоод байх айлын ганц гэдэг юм уу, одоо нөгөө эцгийн ганц гэдэг юм уу те, одоо нөгөө нэг юм сонин тавилантай хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Одоо нөгөө өнчрөл үтцсэн гэж хэлчмээр ч юм уу, эсвэл нөгөө айлын шовдер мовдер гэдэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү тавилан зайтай хүмүүс бас их сонсож जैन. Тэгээд айгүй их юм гомдол нэрцэн нэм тавилантай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр альва зүйл дээр ингээд нэг юм жоохон уужим дэлгэр тэгш ухаанаар гэгэн төгс сандаасаа л гэж би хүсэж байгаа шүү. За тэгэхээр нөгөө ирж үцхийн харваа дээр одоо хүн ер нь яагаад хүн гэдэг ийм нэршлиг аваад ингээд амьдрсэн тий. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийнхөө нөгөө тавилан заяаг айгүй сайхан гэрэлтэй гэгээтэй тэтгэж явах ёстой. Тэгээд нөгөө ингээд ах юм нөгөө над дээр л ингээд бүх хатуурхал ирсэн юм шиг санагддаг гэж бодож байгаа, сэтгэж байгаа хүмүүс байгаа тийм. Тэгээд тэр хүмүүс ингээд шаардлагатай бол хувийн уншилгаа аваарай. Тэгээд нөгөө чи уг нь хорвоо ертөнцийг гэрэлтүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг ерөөсөө тийм уналт босолтонд нөгөө нэг юу яж чадахгүй байгаад ах юм. Бэлэн байж чаддгүй тийм үг сонсоод байгаа байхгүй юу? За иймэрхүү нэг тийм юунууд уншлага юм гарлаа. Тэгээд та бүхэн миний үргэлж сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уншлагаар бүгдээрээ уулзъя. Энэ үргэлж сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд нөгөө ямар ч хэл байсан нөгөө юун дээр л их бэлэн байгаараа. Өөрчлөлт, шинжилэлт одоо элдв бусын асуудал дээр айгүй сайхан тийм юу бэлэн бэ. Уг нь ингээд гол цөмөн мөртлөө одоо бүгд л ингээд нөгөө дайралтанд өртсөн юм шиг нэг тиймэрхүү юмуд бас байгаад байна шүү. За тэгэхээр нөгөө тэр альва зүйлийг ингээд нөгөө эргүүлдэг хэмжээний байх ёстой шуулуудын юмыг гараад байна шүү. За юу. За тэгээд энэ үргэлж сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.